Яа, ёстой ойлгох юм аа нэр. Яагаад хэлсэн бэ гэхлээр би өнөөдөр коп алсын найзуудтайгаа гэртээ хоолнд ирсэн аахгүй юу. Тэгээд манайд одоо гуруула хоолоо салгаж дуулдаг тийм дуучин залуус ирнэ манайд. Тэгээ нэг дуучин охин нь болохоор автагаа хамт ирнэ. Тэгээ 5 нас энэ ажилдаг. Тэгээ би нэг гэртээ ингээд бах юмнуудаа ингээд бэлдсэн байж гин. Одоо би хуушур хийн будаад орох гэж чинь. Тэгээ одоо хөрөгчин дотроо болохоор 2 юм нэг салаад Цэзэр салаад хийсэн байгаа. Би гэртээ юу гэж ингэж тавих уу те хүн ирэх гэж байгаа учраас гэх юм уу. Тэгээ угаасаа ирээдүйд надад ч гэсэн хэрэгтэй гэж боддог HDMI гэдэг залгуур авлаа. Нэг гэртээ нэг хөрөнгө оруулалт хийлээ. За тэгээд гэртээ угаасаа монгол хүн юм чинь ингэж чихрийн тав маавхтай. Тэгээ юм нэг мандрин нэг жимс мэмсний юм байх хэрэгтэй ах гэж бодоод тэгж чинь. Тэгээ дээрэс нь өндөг хэмжээтэй хурах бас хийж байгаа. Яа тийм нэг хуушур их гэдэг юмнуудаа ингээ янзлаад хийсэн чинь бүр нөлмөс гоожоод бүр төлөвлөлт болгох гэсэн үг. Одоо би хуушураа их чинь гэсэн чинь миний тас маань бүр ингээ амар жоох хөлсөн гэсэн юм би тэрийг анзаараагүйсэн. Тэгээд одоо юу явах чинь ямар ч илдвэр бас ахгүй тэгэхээр би илдвэрийг энэгээр орлуулна гэсэн. За энэ бол миний бэлдсэн хоол, соус, тэгээ ширээ байна, тэнцээ бас хуушур байна. За тэгээд өчтөр манай найзууд маань 2 цагт бүр яг цагтаа ирсэн. Тэгээд яг монгол хүмүүс шиг ингээ хоорондоо гоо ширээгээ тарьж сууж аваад бид нар хоол идээд гоё хоорондоо гоё юм ярьж суугаад. За тэгээд би гэртээ өрсөн хүн болгоно хүн хамтлагийг заавал үзүүлж гайхуултаа тэгээд ихэнх гадаад хүмүүс болохоор монгол улсыг хөөмийг өрн төсөөлөд байдаг хгүй юу зөвхөн хөөмөл байдаг юм шиг. Тэгээд би болохоор манад бас ийм мундаг гоё ийм юник тийм гоё рок хамтлаг бас байдаг шүү гэдгийг үзүүлэхийг зордгоо. Тэгээд найзуудад маань ч гэсэн энэ хамтлаг үнэхээр таалагдсан.